Сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ дараагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Energy Clinic Mongolia-гаас мэдчилж байна. За тэгээд эхлээд тодруулж хэлэх юм байгаа. Энерги эмчилгээгээ би хийдэг юм аа гэж хэлэх хэрэгтэй юм байна гэж болоход ер нь бол тайрот уншлагуудаа бүгдийг би хийдэг. Би бол тайротаа л уншдаг. Энерги эмчилгээг бол манай энерги эмч маань хийдэг шүү. Тэгээд манай ээж аав нэлээд олон жил энерги эмчилгээ хийсэн, маш туршлагатай. Тэгээд энэ сүнсний замнал, тэгээ сүнсний төвшнгөө ингээд өндөрсгөөд явж байгаа нэлээд өндөр сүнсний төвшөнтэй тийм хүн байгаа. Тэгээд би бол яг тэ хажууд нь алтны дэрэгдэх гуйл шарлан ихчээр тэ мөргөж хэдэн жил явж байгаа. Тэгээ хажуугаас нь энерги эмчилгээ хийж бол сурсан. Тэгээ би энерги эмчилгээгээ өөрийнхөө амьдралдаа ашигладаг, мөн тайрууд уншлах нэрээ ашигладаг. Ер нь бол энерги эмчилэгч хүн болохоор хамгийн түрүүнд энерги мэдэрч бүр энергитэйгээ ингэж ажиллаж сурах хэрэгтэй болдог л доо. Тэгэхээр тэрийгээ бол би тайрууд уншлагууд тэрийг ашигладаг та бүхэн бас анзаарсан бах. Энерги рүүгээ ингээл амар явж ороод тэгээл нөгөө тэндээ орж ирээд надаас ингээд янз бүрийн реакшн гараал байдаг да. Тэгээд тэр нь болохоор бас тийм учиртай байдгийн шүү ойлгоорой. Хаяа бас ингээд хүнд юм уншихаар санаа алдаад нөгөө ингээ хүнд энерги өрөөсөө жахан гаргах гад гүнзгий амьсгаа аваад идэм билээ. Би одоо тэрийгэ засах гээд бас хичээж байгаа. Тэгэхгүй бол ингээ сонсоход өөрөө ч сонсоход дараа нь бас яана одоо яасан хэцүү сонсогдож байна гэж бодогдчихээ. Тэгээ ойлгоорой гэж хүсье. За тэгээ өнөөдөр болохоор бүгдээрээ жахан хөнгөн ийм positive энергитэй тийм уншлага хий гэж би бодсон. Тэгээд crush-ийн талаарх уншлага хийн. За та crush-ийнхаа талаар юу гэж бодож байна? Таны crush таны талаар юу гэж бодож байна? Тэгээ та хоёрын ирээдүйн ер нь цаашдаа ямар хөө байхаар байна гэж бүгдээрээ үзнэ. За тэгээ групп сонгохдоо болохоор би Oracle картууд ерөнхий энергээр нь аваад тэгээ сонголтоо хий гэж бодлоо. За нэгдүгээр группийн ерөнхий энерги. Crush-ийн талаар уншлага нэгдүгээр группийн ерөнхий энерги. Full moon in Cancer буюу let your fears dissolve. Айдсаа үгүйхий гэсэн утгатай карт гарч ирлээ. Мэлхийний орд дээрх бүтэн сар. Хоёрдугаар группийн ерөнхий энерги. New moon in Leo буюу арслан дээрх шинэ сар гэрэлт гэсэн утгатай хөзөр гарч ирлээ. Энэ хөзөр өмнө нь гарч ирж исэн санагдахын уншлагууд дээр. За хоёрдугаар be humble буюу одоо даруй төлөв бай. Эхний дөрөвдүгээр хагас дээрх арслангийн эхний дөрөвдүгээр хагас дээрх сар гэж хэлэх юм уу та. За ийм картууд гарч ирлээ. Тэгээд таалагдсан группээ сонгоод, татагдсан группээ сонгоод тэгээ бүгдээрээ группийнх нь уншлагууд дээр уулзцгаая. За одоо бүгдээрээ нэгдүгээр группийнхаа уншлагад орцгоё. Нэгдүгээр групп маань энэ let your fears dissolve буюу айдсаа үгүйхий гэсэн утгатай картыг сонгосон байгаа. Эхлээд ямар ч байсан та crush-ийнхаа талаар юу гэж бодож байна гэж үзээд энергийн чек явуулъя гэж бодсон. Тэгээд энэ уншлагаа болохоор ер нь crush-лж байгаа. Одоо би биендээ сэтгэлдээ бол тэрийг илэрхийлж байгаагүй тийм хүмүүстэй зориулаад хийж байгаа юм шүү. Бас нэг амар өнгөрсөнд тэгээ харилцаа холбоонд гүнзгийрсэн хүмүүс бас зориулъя гэж бодоогүй. Тиймэрхүү энерги ороод ирэхээр бас нэлийн хүнд энерги болчт юм лээ. За нэгдүгээр группийг сонгож байгаа хүмүүс маань crush-ийнхаа талаар юу гэж бодож байна вэ? Оо яана, crush-лж байгаа мó яг. За crush-лахын хувьд бол crush-лж байгаа юм байна. За та өөрөө бол crush-лахын хувьд бол crush-лж байгаа юм байна. Гэхдээ
энэ харилцаа бол нэр үнэхээр л крашийн хэмжээнд тий краш гэхээсээ илүү бас нэг жоохон холоос хардаг байрын тиймэрхүү байгаа хгүй юу. Та энэ хүнийг холоос ажиглаж холоос хараад идэг. Бас нэг амар их юм энэ хүнтэй ярьж очиж ийм харилцаа үүсгэж бас ямар нэгэн зүйл эхлээгүй гэж бол надад харагдлаа. Тэгээ энэ хүн жаахан тийм хаалттай хүн байгаа хгүй юу. Тантай болохоро нэг их юм бол яг ярилцаж холбоо үүсгээгүй гэж хэлж байна. Гэхдээ та ингээ харж байгаа өнцг нь болохоро за угаасаа л ингэндээ энэ хүн бол ийм байх нь аргагүй дээ гэсэн өнцгөөс хараад байна. Зарим хүмүүсийн хувьд болохоор энэ хүн намайг тоохгүй дээ угаасаа. Хоёрын хооронд ч ирээдүйд юм болохгүй дээ энэ хүн намайг ер нь тоохгүй дээ гэж хараад байгаа байхгүй юу? Зарим хүмүүсийн хувьд болохоор энэ хүн угаасаа ийм хаалттай байхаас өөр аргагүй гэж бодоод байгаа. Тийм хүмүүс байвал та бол энэ хүний талаар одоо өнгөрсөнд энэ хүний амьдралд юу болсон бэ гэдгийг нь бас мэдж байгаа байж магадгүй. Тийм болохоор энэ хүн яагаад таны зүг харахгүй байна, тантай ингэж харилцаа эхлүүлэхэд бэлэн биш байна гэдгийг нь та мэдж байгаа юм байна л да. Энэ хүний сэтгэл нь бол жаахан тийм дотгошоо байгаа байхгүй юу? Танд угаасаа тэгж санагддаг. Ер нь хайр сэтгэлийн харилцаанд энэ хүн нээлттэй биш байгаа гэж та энэ хүнийг хараад идэв юм байна. Тэгээд тэрийг нь мэдж байгаа болохоор нэх бас ингэж хүн дээр өөртөө тусгаж авахгүй байна л да. Нөгөө талаас зарим хүмүүсийн хувьд болохоор жаахан айгаад байгаа. Энэ хүн намайг тоохгүй гэсэн айцтай байгаад байгаа гэж харагдаж байна. Өөрийгөө жаахан голсон мэдрэмж манай групп нэгийнхэнд бол байна. Нөгөө хүнээ бас байгаагаас нь илүү хит өндрөөр үнэлээд байгаа байж магадгүй. Үнэхээр гоё хүндээ, үнэхээр юм сэтгэл татам хүндээ гэж хараад идэг гэж бол харагдлаа. Тэгээд тэр юм гоё одоо бас энэ хүний гаднах өнгө үзэмж байгаа байдлаас нь илүү та бас сэтгэлийг нь хараад байгаа хгүй. Энэ хүний сүнсийг нь харж байгаа юм шиг тийм. Ер нь ийм хүн л гоё байд юм да. Ийм хүн л надад яг таалагддсан байна да гэсэн өнцгөөс энэ хүнийг хараад байгаа гэдэг чинь зан характертэй юмд хандж байгаа хандлага өөрийгөө бие авч явж байгаа байдал гэх мэт энэ хүний өөрийнх нь хүн болж төлөвшсөн тэр байгаа байдалд нь та дуртай тэр нь ингээд таныг ингэж сэтгэлийн чинь гжигддэг гэх юм уу да. Түүнээс яг нэг гаднах байгаа байдал гадаад үзэмж чинь бас нэг тийм амар юу гэдэг тийм амар олонний анхаарлын төвд байгаад байдаг хүн бас биш байгаа хгүй энэ хүн болохоор. Одоо гадаад үзэмжээрээ бүр амар тийм attractive амар тийм сэтгэл татам гэхээсээ илүү хүн нь айгүй гоё хүн. Энэ хүний хүн нь маш зөв хүн, гоё хүн гэж бол та харж байна. Амар тийм crashлж шохорхосоо илүүтэйгээр бас хүндэлж гэх юм уу да тий. Хүнийг нь хүндэлж бас энэ хүнийг crashлдаг юм байна л да. Тэгээ таал ганцаараа crashlаад байгаа юм шиг нөгөө хүн чинь болохоор ерөөсөө таны зүг харахгүй байгаа юм шиг танд санагддаг гэдэг чинь. Ерөөсөө ийм өгөө аваатай crush биш байгаа хгүй энэ болохоор та энэ хүнийг өөрийг чинь ерөөсөө хардаггүй, өөрийг чинь одоо эмэгтэй хүний нүдээр баг хардаггүй, эрэгтэй хүний нүдээр хардаггүй гэдэг ч юм уу те. Нэг иймэрхүү юм бодоод идэг. Тэгээд энэ хүнтэй ярилцаж өөрийнхөө ингээд нөгөө чи надад таалагддгаа гэх мэтчлэн зүйлс хэлхээсээ жаахан айгаад идэг. Та бол жаахан айцтай байдаг юм байна. За бас сонирхолтой байна. За энэ хүртэлх энергийн чек таарчихвал бүгдээрээ дараагийнхаа групп руу гинэ. За тэр энэ хэсгийг ер нь катлаа. Энэ хүртэлх энергийн чек таарчихвал бүгдээрээ дараагийнхаа асуулт руу орцгоё. Таны crush таны талаар юу гэж бодож байна гэд
үзье. Яна. Ордуудын хувьд ордуудаа хэлэх юм ортчих. Надад жинлүүр харагдчихсэн. Тэгээд усны ордууд буюу мэлхий хилэнц загас харагдчихсэн. За. Нэгдүгээр группийнхний маань крашлж байгаа хүн нь юу гэж бодож байна вэ? Манай группийн талаар. За энэ хүн бол ялцчгүй харилцаанд бэлэн биш байгаа хүн байгаа юм байна л да. Ямар нэгэн урт удаан хугацааны харилцаа үүсгэх бол бэлэн биш байгаа гэж хэлж байна. Вирусаа урт удаан хугацааны харилцаа үүсгэхэд бэлэн биш. Энэ хүний амьдралд ялангуяа ойрын хугацаанд ч юм уу ойрын хэдэн сарын энэ хугацаанд амьдралд нь амар маш том өөрчлөлт орсон байж магадгүй. Гинт ингээд нөгөө ялангуяа хайр сэтгэлийн асуудал дээр өмнөх харилцаатай байсан хүнээсээ гів гинт салах ч юм уу тийм. Тийм гинтийн зүйл амьдралд нь тохиолдоод ийм tower moment болсон байна л да. Тэгээд тэр өөрчлөлтөөсөө энэ амьдралд нь болсон өөрчлөлтөөс энэ хүн арай гараагүй байгаа гэж хэлж байна. Шинээр харилцаа эхлүүлэхэд бол бэлэн биш байгаа. Одоогийн байдлаар бол ямар нэгэн харилцаа эхлүүлэх юм бодол байхгүй, хэн нэгнийг бол харж байгаа юм бол байхгүй гэж хэлж байна. Шууд өөдөөс. Таны зүг харахгүй байгаа гэж та бодож байгаа гэдээс нэрэл нэг харахгүй л байгаа юм байна л да. Яг таны зүгч гэлтгүүгээр угаасаа өөр хэнийг ч харахгүй байгаа байхгүй юу? Одоо нүд нь бол ерөөсөө арай нэг өөр эргэлтцсэн, өөр лүгээ өнгөсөн байдалтай байгаа юм байна. Ялангуяа энэ өмнөх харилцаанд бол өөрт нь жоохон их зүйлийг ойлгуулах харилцаа байсан юм байна л да. Харилцаан дээр, хайр сэтгэлийн харилцаан дээр өөрийнхөө энэ сүүдэртэй талууд тийм ээ, өөрийнхөө болохгүй байгаа зүйлс гэх мэтчлэн өөрийнхөө энэ shadow self-тэйгээ өөрийнхөө сүүдэртэй талтайгаа нүүр тулах шаардлага энэ хүнд гарсан байгаа байхгүй юу. Тэгээд тэр нь одоо маш их юм доторх нөгөө дотоод конфликт буюу зөрчилдөөнийг ингээд дотор нь ингээд үүсгээд байгаа. Тийм болохоор энэ хүн бол ерөөсөө амар их зүйл бодож ийн л да дотроо. Тэгээд та энийг нь бас мэдж байгаа юм байна л да. Ялангуяа хэрвээ гэр бүлийн харилцаанд байсан хүн байсан бол тийм саяхан салж малсан нэг юм удаан хугацааны гэр бүлийн харилцаагаа дуусгасан уу гэмээр тийм энергитэй байгаа байхгүй. Тэгээд энэ нөхцөл байдал нь энэ хүнд маш том хүчтэй цохилт болсон гэдэг чинь энэ харилцаанаасаа тэгээ энэ яг энэ болсон нөхцөл байдлаас өөрийгөө гаргаж авч тэгээ сурах зүйлээ сураад хийл хийж идэвхжүүлж болж чадаагүй байгаа гэдэг чинь их зүйлийг тунгааж бодох шаардлагатай байгаа. Тэгээд энэ нь болохоор өөрт нь ингээд амар юм хүчтэй мэдрэмжүүдийг өгöd байгаа байхгүй юу. Дотроо амар юм олон конфликттэй амар олон юм асуудлууд зөрчилдөөн дотор нь байна. Тэгээд энэ бүхэн нь болохоор өөртөөгөө нүүр тулах юм шаардлагыг энэ хүнд тавиад байгаа гэдэг чинь. Үнэнтэйгээ нүүр тулах тийм. Би ер нь хин юм бэ? Миний болж бүтэхгүй байгаа зүйлсүүд одоо юу юм бэ? Юу намайг зовоож байна? Яагаад энэ бүхэн намайг зовоов? Яагаад энэ харилцаа ингэ бүтлгүүтвэ гэх мэтчлэн. Яагаад гэж амар олон асуулт орж ирж байна. Тэгээ тийм болохоор хин нэгнийг юусаа харахгүй байгаа дахин шинээр харилцаа эхлүүлэх ямар ч тийм нөхцөл одоо ямар ч ухаан энэ хүнд бол байхгүй юм л да. Тэгээд энэ нь бас нэг бодлороо зөв зүйл ахгүй юу. Энэ хүн бас таны зүг харахгүй биш. Таныг
өөрлөө нь хардаг гэдэг ч юм уу, өөрийг нь крашлдаг гэдэг ч юм уу, жаахан ямар нэгэн зүйл энэ хүн мэдж байгаа. Гэхдээ ямар нэгэн байдлаар харилцааг эхлүүлэхгүй тий тантай ямар нэгэн харилцаа үүсэхгүй байгаагийн гол шалтгаан нь бол хэрвээ одоо энэ хүн тантай ингээд харилцаа үүсгэх гээд явбал энэ хүн өөрийнхөө байж чадахгүй байхгүй юу? Өөрийнхөө хамгийн гоё дотоод хүнээ танд харуулж чадахгүй. Тийм сэтгэл зүйн юм нөхцөл байдал өөрт нь бол байхгүй байна. Emotionally unavailable гэдэг чинь бол яг энд байгаа. Одоо харагдаж байна л да. Сэтгэл зүйн хувьд ерөөсөө нээлттэй бэлэн биш байгаа. Тийм болохоор одоо тантай харилцаа үүсгэл маш шудраг биш зүйл болно гэж бодож байгаа. Ингээд иймэрхүү байдалтайгаар одоогийн юм байдалтайгаар байгаад явж явах нь болохоор тантай ямар нэгэн зүйл үүсэхгүй байх нь шудраг зүйл. Өөрийгөө би зөв зүйл хийж байгаа. Би энэ хүнд шудраг хандж байгаа гэж хэлж байгаа юм байна. Магадгүй танд бас энийг ойлгуулж хэлсэн байж магадгүй. Тийм болохоор та одоо мэдээд байгаа гэсэн энергитэй байсан да. Тэгээ таны энерги болохоор энэ хүний амьдралд юу болсныг мэдээд байгаа. Яагаад ингээд сэтгэлээ ингээд нээж харилцаанд орж чадахгүй байгааг нь би бол мэдж байгаа гэсэн энергитэй байсан. Тэрийгээ бас энэ хүн танд хэлсэн байж магадгүй. Тэгээд энийгээ болохоор өөрөө би зөв зүйл хийсэн. Би зөв зүйл хийж байгаа. Энэ бол шудраг зүйл. Танд шудраг хандж байгаа гэж бол өөрийгөө бодож байна. Энэ хүн энэ нөхцөл байдлаас гарах гэж энэ хүнээс бас зөндөө хичээл зүтгэл гарах юм байна л да. Ягаад гэхээр бас юм ойлгохдоо жоох удаан хүн байж магадгүй. Хэрвээ энэ одоогийн байгаа энэ нөхцөл байдал нь дөнгөж сайхан ч болоогүй маа гэхэд нэг ойрын 1-2 жилдээ болсон байгаа бол тэр хүн энэ зүйлээсээ энэ нөхцөл байдлаас өөртөөгөө нүүр тулах энэ процессаас ерөөсөө гарч амжаагүй байгаа. Ягаад гэвэл энэ хүн бас энэ дээр удаан ажиллаж байгаа гэдгийг чинь. Ер нь бол жоох удаан энергитэй хүн байна. За энэ дээр надаа ямар уртууд харагдаж байна вэ гэхээр маш том таартууд бас гарч ирсэн байхгүй юу? Хүчтэй энергитэй энэ хүний амьдралд болж байгаа үйл явц нь бол маш юм том амьдралынх нь өөрчлөлт байгаа юм л да. Матар Марс гаргаар өдөртүүлдэг ордууд хонь хилэнц охин жинлүүр гэж гарч ирлээ. Хилэнц ялангуяа маш хүчтэй байна. За дахиад Oracle card сонгоё. За group 1-ийг сонгож байгаа хүмүүсийн crush нь юу гэж бодож байна вэ? Group 1-ийн талаар. Long haul, in it to win it, long-term intentions invested. Ер нь бол нэг ингээд харилцаанд орохоор бас удаан хугацаанд харилцаанд байж чаддаг юм тогтвортой энергитэй хүн юм байна л да. Тогтуухан байж чаддаг. Тийм харилцаа танд өгч чадахгүй гэж бодоод байгаа байхгүй юу? Тийм болохоор тэрийгээ танд ингээд шудлуухан бас хэлээд ойлгуулсан байж магадгүй. Энэ хүн нэг харилцаанд орвол бас нэлээд удаан байж чаддаг. Яг нэг орохдоо ингээд нөгөө all in гэж ярьдаг шүү дээ. Бүхлээрээ ингэж ордог тий. Хоёрын хооронд ийм нааша цаашаа гэсэн тодорхойгүй харилцаанд байх гээд байдаггүй. Тийм хүн байна. Тийм болохоор тантай ч гэсэн хэрвээ харилцаа үүсгвэл бүр тийм удаан хугацааны харилцаа үүсгэнэ гэж бас харж байгаа болохоор тэр хэмжээгээр таныг үнэлж байгаа болохоор би ингээд чадахгүй гэдгээ бас айгүй шударгаар хэлсэн гэдэг чинь л да. Karmic буюу third party relationship lesson тийм одоо өөрийнхөө энэ үеийн үртэй харилцаа ч юм уу тийм өөрийнхөө харилцааныхаа өмнөх асуудлуудаас сурж байгаа юм хичээлүүд нь бас юм кармик байгаа хгүй юу. Тэгээд тэр зүйл дээрээ ажиллаад явж байгаа хүн гэж юм. Cuffing season гэнэ үү? Single, ready to mingle, ready for a relationship, on the hunt. Тэр нь чараа болоог байгаа хаа. Гэхдээ тийм болох
болтлоо бас нэлээд явхаар бол надаа энерги нь бол харагдлаа. Single ready to mingle гэх тий ганц би одоо харилцаанд нээлттэй тэгээд анд явж байгаа гэсэн утгатай байгаа байхгүй юу? Тэр болтлоо бас болоог байна. The blues буюу scared, heavy emotions, mental distress. Айдас, хүнд сэтгэл хөдлөлүүд, mental distress буюу одоо оюун санааны ийм тавгүй байдлуудыг илэрхийлж байна. Тэгээд ийм энергитэй байгаагийн хувьд бол надад байгаа харагдлаа. Хүнд мэдрэмжүүдтэй байгаах. Хүнд мэдрэмжүүд дээрээ ажиллаад бас ингэ явж байгаа. Хүнд мэдрэмжүүд нь өөрийг нь ингээд overwhelm хийгээд байгаа байхгүй юу? Хит их байгаад байгаа. Гэт чинь. За одоо болохоор таарын ирээдүг харъя. Энэ харилцаа ирээдүйд болж бүтэх нь үү? Цаашаа явах нь үү? Энэ хүн энэ байдлаас гарч ирэх нь үү? Жах удаан л хөдөлгөөнтэй юм байна. Бас нэлийн цаг орох байх. Энийг хүлээвэл бараг 5 жил болох байх. Тэр болтол би бараг чавхан зоолох байх гэд нэг хүн миний нөгөө уншлагын доор комент бичсэн байсан. Би тэрийг хараад энийгээ сууж ижлээ. Сая яг тэр санаанд орчлоо. За цаашдаа энэ харилцааны ирээдүй ямар хөө байхаар байна. Уулын цаашдаа үргэлжилж ингэж явж болохоор харагдаж байх юм. Page of Wands. За уул нь бол цаашдаа үргэлжилж явж болохоор харагдаж байх юм аа. За тэгээд ийм юм байна л да. Энэ харилцаа цаашдаа үргэлжлэхийн тулд танаас үйл хөдлөл гарах хэрэгтэй гэж хэлж байна. Одоо яг энэ дээр болохоор энэ Oracle card-ны Oracle хүзрийн утга учир бол гарч ирж байгаа байхгүй юу? Айдсаа устгаж алга болох гэдэг ч байгаа шүү дээ тийм. Тэгэхээр та энэ хүнд ямар ч айдсгүйгээр өөрийнхөө ингэ сэтгэлээ илэрхийлээд чи надад таалагддгаа гэдэг ч юм уу тийм. Ямар нэгэн байдлаар маш шулуухнаар өөрийнхөө сэтгэлээ илэрхийлээд ярилцаад үзэхэд бол энэ хүн арай өөр юм бодож эхэлнэ. Тэгээд таны энергийг шалгахад болохоор яг ийм жоохон айцтай байгаад исэн баггүй юу? За намайг бараг харахгүй байгаа хта, намайг тоохгүй байх та гэх мэтчлэн. Тэгээ ингээд үзэхээр нөгөө хүн болохоор бараг ингээд таны талаар бодож байгаа бодол гэхээс илүү өөрийнхөө амьдралтай ингээд анхаарсан тий. Таныг бараг өөрийг нь тэгж хардаг, өөрийг нь крашилдаг гэж юусоо бодохгүй байгаад байгаа гэмээр тийм энергитэй байгаа байхгүй юу? Тэгэхээр та бол өөрийнхөө айцаа устгаад зориг гаргаад энэ хүнд хэлхий гэснээ бол хэлээд ярилцах хэрэгтэй юм байна. Тэгээд ярилцаад ирэнгүүт нөгөө хүн болохоор өөрийнхөө нэг юм illusion буюу тий одоо ингээд за бид хоёр зүгээр нэг найзууд бид хоёр ер нь бол нэг юм ажлын хамт ажилладаг хүмүүс гэх мэтчлэн нэг юм нэг illusion буюу дүр зураг ингээд тавьсан байсан бол тэрнээсээ гараад эхэлнэ. Тэгээд ингээд юмыг арай өөр харж эхлэх байгаа хгүй. Энэ харилцааг арай юм тодорхой өнцгөөс харна. Ийм юм байна. Энэ хүн чинь ийм юм хэлээд байгаа юм байна. Би энийг юусоо олж хараагүй байсан байна өмнө гэж бодож эхлэхээр байгаа. Тэгээд эхэндээ бол энэ хүн нэлээд жоохон ингээд гайхаад юу болчихв надаа юу хэлчихв гэд ер нь бол гайхаж орж ирж байна л да. Ийм байсан юм бах та. Тэгээд нөгөө өмнө нь бодож исэн зүйл нь та хоёрын ингээд харилцаанд ямар нэгэн юм тодорхойлолт найзууд гэдэг ч юм уу тиймэрхүү тодорхойлолт байсан бол тэр бүх зүйл устж үгүй болж иж тэгжээж энэ харилцаа цаашдаа хосуудын хэмжээний харилцаа болж үргэлжлэхээр байна. Тэгээ ингээд та хэлээд үзэхэд бас нэлийн гайхаж хүлээж авна. Жах ингээ уучраа олохгүй яахаа мэдэхгүй юу илээ гэл ингээл гайхаал
хамаг юм нуурж унж байгаа юм шиг, өөрийнх нь ботцсон байсан бүх зүйл нь нуурж унж байгаа юм шиг санагдана. Гэхдээ эцэст нь бас юм ойлгохоор байна. Өөрийгөө таныг бол шохорхож хардаг байсан юм байна гэдэг ч юм уу, нэг тийм инсайт, толгойд нь юм бууж ирэхээр байгаа хгүй энэ хүний. За бүгдээрээ Oracle card-наас харахад бол тэр communication буюу харилцан яриа. Та энэ хүнтэй ер нь ярилцаж өөрийгөө илэрхийлж ийж энэ харилцаа цаашдаа бас өрнөж ямар нэгэн өөр харилцаа үүсч болохоор харагдаж байна. Тэгээ заавал энэ одоо хүзрөөс бүгдээрээ хараад ерөнхий юм групп уншлахаас хараад шууд краштай өөрийгөө сэтгэлээ илчил гэж байгаа юм биш. Гэхдээ хэрвээ одоо та илчилж та зориг гаргахгүй бол энэ хүн баг clueless гэдэг шүү дээ. Ямар ч мэдж байгаа зүйл байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй юу? Өөр энэ харилцааны цаашд ирээд байна. Normally. Гинтэл өөр нүдээр харж эхлэх юм шиг бах юм. Гинтэл өөр нүдээр хараад бас ингээд жаахан юм сонинч гисэн амар гоё харагдахаар байгаа байхгүй юу? Бусдаас шал өөр. Тэгээд ингээд нөгөө ийм тодорхой, ийм шударгаар, шулуухнаар ингээд хэлж байгаа зүйлсийг бас үнэлдэг тийм хүн байна л да. Тодорхой зүйлд дуртай хүн байна. Ер нь бол ямар тийм охины ордны, ер нь газар ордны нэрийг айгуус орж ирж байна энэ хүнээс. Тэгээд бас энд загас ихэр. Тэгээ түрүүний Марс гаргаар өдөртүүлж байгаа ордууд гэд хэлсэн тийм. Тиймэрхүү ордууд бол харагдаж байна шүү. Шал өөр нүдээр харж эхэлнэ гэж юм л да. Гинтэл нүдэнд нь өртөөл эхэлх юм байна. Бусад өөр хинч харагдахгүй. Тэгээ таал нүдэнд нь өртөөд гэрэлтэл эхэлж байгаа юм шиг надаас харагдлаа. Өөр юу хэлэхээр байна? Observation, fear. Ер нь бол энэ харилцааг цаашид үргэлжлүүлэхэд нь саад болж байгаа зүйл яг юу вэ гэхээр ерөөсөө айдас байгаа байхгүй юу? Айдаснаас л болж энэ харилцаа цаашдаа үргэлжлэхгүй байгаа. Аль нэг нь зориг гаргах угаасаа шаардлагатай. Тэгжиж харилцаа арай нэг өөр төвшөнд бол очино. Гэтэ таныг ингээд өөрийгөө илэрхийлээд хүрээд ирэхэд бол энэ хүн өөр нүдээр харж эхэлнэ гэдэг мессеж бол 2 ч удаа гарч ирлээ. За. Дахиад өөр Oracle хүзрөөс мэдээлэл авъя. Цааш ирээд бай. Wine and dine. За, болцоонд яваад эхлэх нэ. Spiritually awoke. Сүнсний төвшөнд болохоор ийм сэрсэн. Тэрнээсээ илүүтэйгээр self-awareness, cutting through illusions гэж байгаа. Тэр illusion буюу ямар нэг ийм дүр зураг энэ хүний толгойд байсан бол та хоёрын харилцааг нэг ийм дүрт оруулаа бодсон байсан бол тэр нь ингээд устдаад одоо тодорхой байдлаар харж эхэлнэ гэдгийг хаад хэлж байна. Dirty money, laundering still illegal гин шүү. За тэр нь ч юу юм. Гэтэ надаа эндээс харагдаж байгаа нь болохоор амар тийм дахиад энэ хүзртэй амар адилхан харагдаад байгаа байхгүй юу? Амар тийм нүдэнд тусмаар тэгээд ийм секси бас юм тачаангуу гэдэг ч юм уу өөр нүдээр л харж эхлэх ах юм. Тэр одоо ийм тодорхой зүйл хэлдэг тэг өөртөө амар ихтгэлтэй өөрийгөө илэрхийлдэг ийм хүнд угаасаа дуртай байна л да. Тийм хүнд ер нь татагдаад идэг талтай тийм хүн юм байна. Юу хүсэж байгааг мэддэг хүнд татагддаг. Тодорхой бус зүйлд ерөөсөө дургу. Наан цаана гэл яах гээд байгааг нь мэддэхгүй маяглаад идэг хүмүүст бол дургу гэж хэлж байна. Ингээд харилцаа өрнөд эхлэхээр энэ хүн нэг өөр нүдээр таныг харж ин да тий. Тэгээд эхлэхээр угаасаа
би энийг сонирхож байгаа, энэ хүнийг сонирхож байгаа юм байна. Надад энэ хүн таалагдсан юм байна гэдгийг угаасаа ойлгоод ирэх юм байна уу. Жаахан нэг юм юу гэдэг өдөөгч хэрэгтэй байгаа хгүй энэ хүн болохоор. За энд хүртэл ингээд уншилгаа дуусгая. Таалагдсан гэж найдаж байна. Надад бол бас айгүй хөнгөн гоё нэрэг орж ирлээ. Тэгээд заавал та сэтгэлийн илчил гэж хэлж байгаа юм биш шүү. Ойлгоорой. Тэгээд доор за таны уншлагыг сонсоод зориг ороод краштай сэтгэлийн илчлэхээр оллоо гэж бичвээ. Тиймэрхүү юмнаас жаахан айдаг байгаа. Танад бол зүгээр таны амьдралд тусалж зөвлөгөө өгнө үү гэхээс тэ шийдвэрийг бол гаргаж өгөхгүй шүү гэдгийг ойлгоорой. За тэгээд уншлагаа сонссон баярлалаа. Дараагийнхаа уншлагаар уулзцгаая баяртай. За одоо бүгдээрээ 2 дугаар группийнхаа уншлагаараа орцгоё. 2 дугаар групп маань энэ Арслангийн орж дээрх шинэ сар буюу Shine гэрэлт гэсэн утгатай хүзэр сонгосон байгаа. Би та нарын лаг асах хамрагдсан биш шүү дээ. Лага асахгүй болохгүй. За одоо бүгдээрээ эхлээд та крашийнхаа талаар юу гэж бодож байна гэж асууна. За тэрэн дээр тэгээ энергийн чекээ хийгээд явна үзье. Групп 2-ын маань крашийнхаа талаар юу гэж бодож байна? Групп 2-ын маань крашийнхаа талаар юу гэж бодож байна вэ? Найзууд юм уу? Найз нөхөд шиг л орж ирэх юм. Сэтгэл зүрх бол бас л гжигдүүлсэн сууж ах ч нэ. Таал толгойдоо ерөөсөө энэ хүнийг бодоод байгаа юм шиг мэдрэмжтэй харагдаад байна. Таал зөвхөн ингэж бодоол тий. Би л та одоо өөрийгөө болохоор би л энэ хүнийг ингэж бодоод ерөөсөө салахгүй ирээдүйг хараад потенциал энэ хүнтэй хараад би л зөвхөн энэ хүнийг ингэж хараад нөгөө хүн маань над руу ингэж хаардгүй гэсэн бодолтой байгаад байгаа юм шиг харагдаж байна. Олонний дунд байдаг харилцаа юм шиг бол надад харагдлаа. Хамт ажилладаг хүмүүс эсвэл найз нөхөд гэдэг ч юм уу тий хамт сурдаг хүнч байж болно. Ер нь ингээд хүмүүс дунд байгаа харилцаа шиг байгаа хгүй юу? Тэг ингээ олон хүмүүс дундаас та тэр хүнийг ингээ хараад шохорхоод бас сонирхоод байдаг. Та тэр хүнтэй гол ингээ потенциал хараад байдаг байгаа хгүй юу? Тэр хүний танд юу нь таалагддаг вэ гэхээр ерөөсөө л ийм айгүй юм буур суурьтай хүн шиг санагддаг юм байна л да. Байж байгаа байдал хандлага нь тий залуу хүн байсан ч гэсэн юм old soul буюу одоо хөгшин сүнстэй ч юм шиг. Нэг олон үхтэй бас биш. Элдвд олон долоо юм яриад ингээ шалчиг хийгүйгээд идэх ч бас биш. Тэгж мухаа илхэн ч вэ. Гэтэ тийм хүн биш. Маш юм тайван дүлгөөхэн айгүй ноён нуруутай төвшиж тулж чадхаар юм шиг тэгж санагддаг гэдэг чинь. Та энэ хүнээс айгүй их потенциал хардаг. Маш юм урт удаан хугацааны харилцааны потенциал хардаг юм байна. Энэ хүн яг хамт суугаад явбал энэ хүн сайн хүн байж, сайн нөхөр байж, гэр орноо сайн аваад явж чадхаар хүн гэж та хардаг байгаа хгүй. Энэ хүнээс амар юм том потенциал хардаг гэдэг чинь. Тэгээд энэ хүнийг харахаар л ингээл сэтгэл чинь ингээл гэгэлцээл гжигдээл те бас тэрнээсээ илүү хүнийг нь олж хараад байдаг гэмээр харагдаж байна л да. Та энэ хүний
гаднах байдалд нь биш, потенциалд нь бас илүү дуртай. Та хоёрын харилцаа цаашдаа яаж болж бүтэх үү, байж болох уу гэдэг зүйлд нь та илүү татагдаж энэ хүнд крашлдаг байгаа байхгүй юу? Краш гэхээсээ илүү бүр ингээд танд айгуу таалагддаг. Гэхдээ би л ганцаараа ингэж бодоод байна. Бид хоёрын харилцаа бол ингээд цаашдаа болж бүтэхгүй. Ер нь бол урт удаан хугацааны харилцаа бас үүсгэж болохгүй гэсэн юм бодолтой. Зарим хүмүүсийн хувьд болохоор энэ хүн эсвэл та бараг энэ хүний зүгээс ч магадгүй 3 дахь этгээд харилцаанд ингээд та хоёрын харилцааны дунд бас 3 дахь этгээдийн энерги орж ирж байгаа байж болохоор харагдаж байна л да. Хэрвээ тийм бол за ийм шалтгааны учраас бид хоёр болохгүй. Ийм болохоор болохгүй гэдээ та тэрийг ингээд мэдээд байгаа. Тэгээд тэр нь ингээд таныг жоохон ийм стресстүүлээд тийм жоохон шаналгаад ч юм уу, шаналах гэхээсээ илүү жоохон урам хугарсан байдалтай л ер нь байна л да. Тэгсэн хэрнээ та юус энэ хүнийг толгойноосоо авч гаргаж хайж олж чадахгүй байгаа байхгүй юу? Болохгүй бүтэхгүй гэдгийг мэдж байгаа ч гэсэн та ингээл байнга л бодоод идэг. Яг гэвэл танд ийм харцсан, төлөвлөсөн гэхээсээ илүү ингээд ирээдүйд бид хоёр ийм харилцаа үүсгэж, ийм байж болох болно доо. Тийм потенциал байна да. Тэгвэл ямар гоё вэ гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйл харцсан. Тэгээд энийг ингэж гаргаж чадахгүй байгаад байна гэж чинь. Энэ харилцаа болж бүтэхийн тулд амар том өөрчлөлт та хоёрын энэ динамикт гарч ирэх ёстой байгаа байхгүй юу? Энэ харилцаанд маш том өөрчлөлт гарч ирж ийж энэ харилцаа бүтнэ гэж та бодож байгаа. Зарим нэг хүмүүсийн хувьд болохоор угаасаа бүтэхгүй гэдэг ер нь харилцаагаа дуусгаад тэ энэ хүнтэй бүр ингээ холбоо тогтоохгүй, ярилцахгүй, харахгүй, уулзахгүй ингээд хайсан байж магадгүй. Тэгсэн хэрнээ бодохгүй байж чаддгүй гэсэн тийм энергитэй байна. Ерөөсөө л бодохгүй байж чаддгүй. За энергийн чекинг хүртэл таарч ивэл асуулт руугаа оръё. Таны талаар таны краш юу гэж бодож байна вэ? За групп 2-ны краш нь групп 2-ны талаар юу гэж бодож байна? Крашлж байгаа хүн групп 2-ны талаар юу гэж бодож байна? Ой. Уул нь би нөгөө энэ уншлагаа яг ингээд харилцаад өнгөж эхэлж байгаа ч юм уу те эсвэл одоо би нэгээ ингэж шохоорхож байгаа сэтгэлээ хиндээ илчлээгүү гэсэн тийм хүмүүст зориулж хийсэн баггүй юу. Тэгэхэд энд бас орж ирж үзэж байгаа хүмүүс донд крашлж байгаа хүн гэхээсээ илүү өмнө нь нөгөө харилцаа ингээд болж бүтээгүү одоо болтол бодоод байдаг би нэгээ бодоод байдаг тийм харилцаатай хүмүүс маань орж ирж үзэж байгаа байж магадгүй. Ер нь 2 дугаар групп руу маань тиймэрхүү хүмүүс орж ирэх гээд байдаг. Тэгээд бас тийм энерги ер нь бол энэ дээр гарч ирж байна. Зарим хүмүүсийн хувьд бол тийм ээ. Тэгээд энэ хүн таны талаар юу гэж бодож байна вэ гэхээр өнгөрсөнд болсон зүйлс болохоор та хоёрын харилцаанд саад учруулж исэн зүйлс их байсан байна л да. Цаг хугацаа, хувь тавилан гэх мэтчлэн энэ том зүйлсүүд юусоо та хоёрын харилцаанд саад болсон байгаа байхгүй юу. Тэгээд ингээ болж бүтээгүү бас асуудал ихтэй байсан харилцаа юм байна. Асуудал ихтэй байсан харилцаа. Хиндээ ингээ сэтгэлээ бас өгч чадаагүй гэдгийг чинь сэтгэлийг илэрхийлж бас энэ хүн танд өөрийнхөө сэтгэлийг илэрхийлж бас чадаагүй гэдгийг байгаа байхгүй юу.
ер нь тийм боломж болцоо нь бас гараагүй. Тэгээд ямар нэгэн ирээдүйд болно бүтэн гэсэн тийм нөгөө итгэл найдвар угаасаа энэ бол байхгүй байна гэж хэлж байна л та. Тийм болохоор энэ харилцаа цаашдаа өрнөгүй болоогүй гэсэн бодолтой бол байна. Зарим хүмүүсийн хувьд таныг аюул олон ийм сонголтуудтай таныг болохоро өөрийг нь нэг ингээд тоогоод байдаггүй гэсэн тийм нэрхтэй. Өөрийг нь тоохгүй байгаа болохоор энэ хүн бас өөрийнхөө сэтгэлээ илчилж болж чадахгүй байгаа байхгүй юу. Энэ гэхдээ crush гэхээсээ илүү аль нь бие биендээ ингээд жоохон юм сэтгэлтэй feelings энд бол байна гэж надад бол харагдлаа. Аль ч нэрг нь орж ирж исэн тийм ээ. Зарим хүмүүсийн хувьд болохоор ерөөсөө энэ харилцаа бүтэхгүй гэд ингээд харилцаа дууссан маягийн нэрхтэй. Зарим хүмүүсийн хувьд болохоор жоохон тийм өөртөө итгэлгүй байдлаас нь insecure байдлаас нь гарсан сэтгэлээ илэрхийлж чадаагүй гэсэн нэг тийм сэтгэлээ өгч илэрхийлж чадаагүй гэсэн нэг тийм нэрэг орж ирээд байна. Гэхдээ айл талдаа ер нь бол hopeless итгэл найдвар байхгүй. Энэ харилцааг болгож бүтээн цаашдаа өрнө нь болгоно гэсэн тийм итгэл найдвар бол байхгүй. Цаг хугацааны орон зайны хувь тавилангийн тийм нэг юм зөрчилдөөн гэдэг ч юм уу тийм зүйл орж ирээд байгаа дундуур нь. Түүнээс бол таныг бол үнэхээр сэтгэл татам гэж боддог. Маш сэтгэл татам, маш юм дур булаам, ямар нэгэн байдлаар танд өөртөө ингээ хүн татах тийм өвдөс гэдэг ч юм уу те. Өөртөө та хүнийг айгу амархан татдаг. Харахад л юм сэтгэл татам дур булаам л харагддаг. Тийм хүн гэж бол хардсан байна. Тийм болохоор бас арай нэг итгэлгүй байгаа байхгүй юу энэ аль ч нөхцөл байдал дээр аль ч нэргэн дээр ярьсан. Өөртөө энэ таныг крашлж байгаа хүн өөртөө итгэлгүй. Таныг ингээд бүр хит ингээд өндрөөр үнэлсэн гэх юм уу та. Хит өндрөөр үнэлсэн гэдэг нь болохоор өөртөө харьцуулаад байгаа байхгүй юу. Өөртөө итгэлгүй юм insecure хүн чинь болохоор бусад хүмүүс өөрөөс нь хит дахин илүү юм шиг юм санагдаад байдаг. Тэгээд энэ нь болохоор ялангуяа энэ хосын харилцаан дээр илүү ингээд тодорч харагддаг. Угаасаа өөрөө юм гоё хүнд татагддаг. Тэгсэрний өөрийгөө ингээд голоод идэг. Өөрийгөө амар голсон мэдрэмжтэй гэж харагдаж байна надад бол. Өөрийгөө амар голсон мэдрэмжтэй. Энэ хүнд тэгээд нөгөө ийм сэтгэлд нь өөрт нь бол асуудлууд их байна л да. Өөртөө итгэлгүй тийм ээ. Өөрийгөө ингээд хийж идгээж чадаагүй. Өөрөө дотроо нэлийн асуудалтай. Тэгээд тэр асуудлуудтайгаа ингээд нүүрс тулж тэмцэж ажиллаж чадаагүй болохоор хүнтэй ингээд харилцаа бас олигтойхон эхлүүлээд тий зоригтой алхам хийж чадахгүй байгаа гэсэн тийм нэрхтэй байгаа байхгүй юу? Зоригтой алхам хийж. Тэгэхээр одоо энэ Oracle card-ны нэрийг бас надад одоо харагдаж эхэлж байна л да. New Moon in Leo буюу алхам хийх. Арслангийн ордны нэг тийм өөртөө итгэлтэй, bold, тий creative, зоригтой, бүтээлч тэгээд ингэж нөгөө гэрэл өөрөөсөө ингэж цацруулсан тийм энерги нь дутаад байгаа юм шиг надад бол харагдлаа. Тэгээд таныг бол бүр ингэж маш гоё хүн гэж боддог. Маш өөртөө итгэлтэй гэж боддог. За, Oracle card сонгож үзье. Хоёрыг сонгосон хүмүүсийн крашлж байгаа хүн нь юу гэж бодож байна вэ? By the book. Хувь тавилангаараа явах ёстой замаараа л явж байна л гэж бодож байна л доо. Here and now. Одоодоо амьдрч чаддгүй хүн байгаа байхгүй юу? Одоодоо амьдрч чадахгүй байна гэдэг чинь өөрөө бас нэлээд том асуудал тийм ээ. Өнгөрсөнд амьдрал ингээ өнгөрөөд дууссан байж байгаа. Ирээдүй болохоор бидэнд мэддэхгүй байж байгаа. Тэгэхэд энэ хүн бол нэг бол өнгөрсөндөө нэг бол ирээдүйдээ байгаад идэг. Одоогийн энэ моментийг авч одоогийн моментондоо амьдарч тэрэндээ аим аз жаргал мэдэрч чадахгүй байгаа гэсэн тийм нэрхтэй байна. Бас арайч ширүүн хэлчихүү те. Гэхдээ ер нь бол тэгж харагдаж шүү. Тэхэн тийм өөрийн гэсэн асуудлуудтай тэрнтэйгээ нүүрс тулж тэмцэж чадахгүй байгаа
тиймэрхүү хүн байна л да ер нь бол. За тэгээд by the book гэдэг нь болохоор надаа угаасаа энэ болох ёстой зүйлс болдгоороо болж байгаа гэдэг ингээд жоохон юмыг ингээд хүлээгээд авцсан байгаа хгүй. Энэ харилцаа болж бүтэхгүй байгаа нь угаасаа ийм л байх тавилантай жамтай. Бид буугаад өгцөн. Бууж өгсөн юм хэрэгтэй. Түүнээс бол танд амар татагддаг. Түүнээс бол танд амар л татагддсан юм байна л да. Бас өөрийгөө илэрхийлэхдээ бас өөрөөр илэрхийлдэг. Өөрийнхөө байгаагаас өөрөөр өөрийгөө илэрхийлдэг талтай. Нөгөө insecure хүн чинь те өөртөө итгэлгүй хүн чинь тэрийг ингээд нууж тэрнээсээ өөрөөр өөрийгөө харуулах гэдэг юм жоохон маск зүүсэн байдалтай байх гээд байдаг та. Жоохон тийм энерги бол байна. За тэгж хэлж чинь дахиад өөр карт. Өөр орклоос юу гэж хэлэх нь харъя. Group хоёрын crush-лж байгаа хүн group хоёрын талаар юу гэж бодож байна вэ? Light bulb moment, key player, Bonnie and Clyde. Obsession л гин шүү. Амар татагддаг байхны уул нь бол амар татагддаг юм байна л да. Light bulb moment буюу одоо гинтийн ингэж юмыг ойлгож авч байгаа байдлыг хэлж байна. Feeling inspired, inspiration буюу те inspiration чи юу гэж тайлбарлах вэ? Урам зориг аваад тийм зүйл мэдрээд байгаа л гэсэн утгатай орж ирж байна л да. Тэгээд бас key player гэхээр одоо гол тоглогч тийм үү? Энэ хүний амьдралд та нэлийн чухал үүрэг рол гүйцэтгсэн гэж бодож байгаа байхгүй энэ хүн. Тэгээд тантай ингээ учирснараа энэ хүн бас нэлийн их зүйл ойлгож мэдэж сурч авсан. Маш их урам зориг танаас авдаг. Өөрийгөө ялангуяа тантай айгүй харьцуулдаг юм байна л да. Тэгээд танаас юм урам зориг авдаг. Bonnie and Clyde, ride or die, us against the world, dedicated partnership. За бас өөрийнхөө нөгөө тал гэж хардаг байж болно. Ер нь бол хизээд энэ хүн одоо хизээд таныг сонгоно. Одоо таныг дуудаад ирэхэд бол хизээд хүрээд ирнэ гэсэн тиймэрхүү маш тийм dedicated те тань дээр ингэж амар төвлөрсөн энергитэй бас байгаа харагдаж байна. За одоо ирээдүйн талаар асууя. Та хоёрын ирээдүй цаашдаа ямар хөө байхаар байна? Цаашдаа ирээдүй ямар хөө байхаар байна гэж асууя. Group 2-ыг сонгосон хүмүүс маань цаашдаа ямар хөө байхаар байна? Ирээдүй ямар хөө байхаар байна? Энэ хүн бол угаасаа ямар нэгэн үйлдэл хийж орж ирэхэргүй юм байна л да. Ямар нэгэн үйлдэл, ямар нэгэн алхам бол хийхэргүй харагдаж байна. Яг тэгэхээр энэ хүнд тийм удаан хугацааны харилцаа үүсгэх тийм итгэл бол байхгүй байгаа байхгүй юу? Танд таны хүсснийг өгч өөрөө бас ингээ хүнд өгөх ёстой гэж бодоод идэх төрлийн хүн бах юм. Би ингээ хангалттай байж ич энэ хүнд хүснийг нь өгөөд тэгэнгүүт энэ хүн намайг бас хайрлаад тэгээд бид хоёр хамт байна гэсэн нэг ийм бодол бас орж ирээд байна. Энэ бол бас тийм ч зөв бодол бол биш л тийм. Тэр өөрийн гэсэн ийм асуудал энэ хүнд байгаа байхгүй юу?
заавал бие хангалттай байх ёстой гэсэн нэг тийм юм хатуу үзэл бодол бас байна. Тэгээ тэгж чадахгүйгээ мэдж байгаа болохоор энэ харилцааг ер нь тавьж явуулахаас өөр аргагүй. Өөрөө хангалттай биш байгаа болохоор удаан хугацааны аз жаргалтай харилцаа үүсгэж чадна гэсэн итгэлгүй байгаа болохоор нөгөө хүний олигтойхоо аваад явчихна чадна гэсэн тийм итгэлгүй байгаа болохоор мэдчлэн ийм амар юм утран үзэл өөдрөг бус хандж ийн л да. Энэ дээр болгоё бүтээе гэсэн бас сэтгэл байхгүй байна. Өмнөх уншлагууд дээр гарч ирсэн энерги бас давхцаж орж ирж ийн л да. Ойрхон хийж байгаа болохоор аргагүй. Одоогийн байдлаар энэ хүн бол ганцаараа байх шаардлагатай. Өөрөө өөрийгөө нэг юм дөрвтойхон карьер, ажил төрөл гэх мэтчлэг өөрийнхөө хувь хүний хөгжил дээрээ илүү анхаарах шаардлагатай гэсэн тийм зүйлд толгой нь ажиллаж байгаа. Махан бие нь болохоор юу гэдэг байж байгаа юм шиг. Толгой нь болохоор шал өөр газар байгаа юм шиг. Бие нь бас нэг өөр газар байгаа юм шиг. Тэний сэтгэл нь ингээд татагдаад байдаг. Гэхдээ яг энэ хүний толгойд орж ирж байгаа анхаарлаа хандуулж энерги зарцуулж байгаа зүйл нь болохоор өөрөө өөрийнхөө амьдрал, өөрөө өөрийнхөө хөгжил, өөрөө өөрийнхөө ажил, карьер, материаллык зүйлс гэх мэтчлэн тийм зүйлс дээр угаасаа анхаарч байгаа юм байна. За арслангийн орны энерги сайн орж ирсэн. Мэлхийний орны энерги орж ирж байна. Газар орны энергиуд аягүй их орж ирж байна. Тэгснээ таныг болохоор газар орны энергитэй гэж хараад байгаа байхгүй юу? Үхэр матар охин өөрийгөө болохоор нэг юм арслан ном хонь гэж бас хэлэхгүй байна. Гэхдээ загас мэлхий гэж бол харж байна. Арслангийн орны энерги энэ уншлаган дээр нэлээд их харагдлаа. За Oracle card авч үзье да. Ирээдүйгээ тэгэхээр угаасаа энэ хүн бол ямар нэгэн үйлдэл бол хийж орж ирэхгүй юм байна л да. Хоёрдугаар группийг сонгосон хүмүүсийн крашлж байгаа хүнтэйгээ цаашд ирээдүй ямар хөө байхаар байна. Юу нь мэдэгдэхгүй тодорхойгүй. Маш тодорхойгүй. Гэхдээ ингээл сошиал медиагаар ч юм уу стори энэ төр үзээл орж хараад нэг лайк майк дарчаал алга болтготэй стори үзснээ хариу бичиж орж ирэхгүй ч юм уу. Нэг тиймэрхүү ер нь бол спай хийгээд байгаа байхгүй юу? Холоос ингээ ажиглаад байж идэг. Тэгтээ яг ингээд юмыг тодорхой болгож харилцааг тодорхой болгох ямар нэгэн үйлдэл бол хийхгүй. Маш юм дотгошоо бас юм нууцлаг талтай хүн юм байна. Нууцлаг гэхээсээ илүү юм тодорхой бус хандлагатай харилцаанд. Тэгээ энэ нь юунаас үүдэлтэй вэ? Хаанаас гарч ирж байгаа вэ гэхээр өөрөө энэ хүн харилцаанд бэлэн биш. Өөрөө хувь хүн нь бас ингэж мундаг төлөвшөөгүй өөр дээрээ ажиллах олон зүйлс байгаа энэ хүнд. Ялангуяа тийм өөрийг нь зовоож шаналгаж байгаа зүйлс дээр бас ажиллах хэрэгтэй гэмээр асуудал ихтэй хүн байна шүү. Дотоод асуудал ихтэй хүн гэж бол надад хэлж байна. Тэгэл яах нь мэдэгдэхгүй, бүх зүйл тодорхойгүй, хэлэх үг байхгүй, хийх үйлдэл байхгүй. Тэгээд нэг иймэрхүү байдалтай. Тэгээд хүн зовоогоод цааш нэрээ яахаар байна.
isolation одоо тусгаарлаж өөрийгөө тусгаарлах, upheaval буюу одоо бүх юм ингээд оронгоороо ирж байгааг хэлж байна л да. Mischief гэхээр яг юм дүрсгүүдэх. Mimicry гэхээр дуурайж байгаа. Ямар ч байсан энэ хүн бол ганцаараа байх хэрэгтэй гэж бодож байгаа болохоор ганцаараа л байна. Энэ хүний амьдралд бас өөрийнх нь амьдралд ийм асуудлууд угаасаа маш их байгаа. Тэгээд түрүүний гарч ирсэн энерги орж ирж байна тий. Баг зүөх гэдэг. Яг өөрийнхөө үнэн дүр төрхөө харуулахгүй жоохон нуух гээд байдаг. Юмыг юм тодорхойгүй байлгаад байдаг. Тийм нууцлаг маягийн. Энэ одоо яагаад ингэж байгаа юм бол гэсэн юм асуултыг байнга төрүүлж идэг. Тийм болохоор ингэж тариуч reading унших гэж орж ирж байгаа аахгүй манай үзэгчид бол. Маш тийм тодорхойгүй харилцаа үүсэх гээд байдаг болохоор энэ ч бол өөрийгөө олоогүй байгаа хүний л шинжилтэй. Тийм. Гэснээ энэ хүн ингэ зүгээр байж хаад орж ирж өдөөд идэх ч юм уу. За нэг орж ирээд стори үзэхэд нь л та бас энэ удаа яасан юм бол юу гэж байгаа юм бол яах гэж байгаа юм бол гэл ингээл бодоол асуултууд ингээд төрөөл хаяа нэг орж ирж залгаал гэснээ юм хүн бичснээр хариу бичихгүй алга болчих юм уу тий. Нэг иймэрхүү юм хийгээд байдаг юм шиг. За ер нь тийм энерги орж ирлээ. За энэ хүрээд ер нь уншилгаа дуусгая да. Одоогийн нөхцөл байдал бас иймэрхүү харагдаж байна. Crash гэхэд бол жоохон хэцүү л юм тий. Яг уу crashlж байгаа л ах л та. Гэхдээ тэрнээсээ илүү бас хоорондоо харилцаа нь ингээд аль хэдийн үүсцэн тэгснээ яг ингээд харилцаагаа тодорхой болгоод урт хугацааны харилцаанд орё гэдгсэн чинь нөгөө хүн нь юм тодорхойгүй байгаа ч юм шиг эсвэл амьдралын нөхцөл байдлаас хамаарат ер нь болж бүтэхгүй юм саа татгарууд та хоёрын хооронд бас үүссэн юм шиг ямар тийм асуудалтай тодорхойгүй харилцаа харагдлаа надад бол. Тэгээд энэ хүний цаашдын алхам ирээдүг гэхээр бол энэ байхгүй харагдаж байгаа байхгүй юу? За ингээд уншилгаа өндөрлөе. Орж ирж уншилгаа сонссонд маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийнхээ уншлага руу орцгоё. 3 дугаар бүлэг маань энэ Арслангийн орд дээрх эхний 4 дугаар хагасын сар. Тэгээд be humble буюу даруй төлөв бай. Би бол даруй төлөв байл гэж орчуулад байгаа. За бас яг зөв утга нь бол биш байх л та. Гэхдээ бүгдээрээ тэгээд аваад үзчихье. За одоо эхлээд та crush-ийнхаа талаар юу гэж бодож байна вэ гэж асуунаа. Group 3-ыг сонгосон хүмүүс маань crush-ийнхаа талаар юу гэж бодож байна вэ? Жаахан хатуу үзэл бодолтой байх чинь crashlаад байгаа хэрнээ таалагддаг хэрнээ жаахан хаширлаад байгаа гэж бол надад хэлж байна. Танд энэ хүн таалагддаг. Тэгээд та бол энэ хүнийг сонирхдаг байгаа байхгүй юу? Гэхдээ та жаахан хаширлаад энэ харилцааг ингээд цаашаа үргэлжлүүлж бүр юм хосын харилцаа үүсгэхээсээ жаахан хаширлаад байгаа. Ягаад гэвэл таны энергинд болохоор өмнөх харилцаанаас авсан шарх орж ирээд байгаа байхгүй юу? Өмнөх харилцаанаас авсан шархаасаа болоод одоо өөрийгөө ингээ хаацсан. Бүр ингээд хаацсан. Сэтгэлээ нээж өгөхгүй жаахан хашир хандаад байгаа гэж хэлж байна. Сэтгэлээ бол нээж өгөхгүй. Тийм шаардлага өнөртэй ч юм шиг бас нөгөө хүндээ ингээд хандаад байгаа. Яг гэвэл та болохоор амар тийм
албан ёсны урт удаан хугацааны бас ийм тогтвортой харилцаа хүсэж байгаа. Тэгтээ энэ харилцаанаас ирдэг, харилцаанд ороход харилцаанаас гарч ирдэг ийм асуудлуудтай нүүр тулгархаас жоохон зайлсхийж байна. Тийм зүйлсийг би хүсэхгүй байна гэд. Тэгээ бас ер нь харилцааг бол асуудал гэж хараад байгаа байхгүй юу? Complication тийм. Бас нэг юм ядаргаатай. Одоо ийм хүнтэй бас харилцаа үүсгэж хүний аяарыг олно гэдэг чинь бас ядаргаа байдгийг гэж бодоод яахан тийм хатуу хаалттай шаардлага бас айгүй өндөртэй. Чи одоо ингээд надтай за ийм сэтгэнсэн ийм байх байдлаар биш те. Чи надтай яг ийм тогтвортой харилцаа үүсгэж чадах юм уу мүү гэж нэг нөгөө хүний жаахан тийм шаардлага тавьж тэр хүн лөө хараад байгаа гэж харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд ийм шалтар балтар гэсэн зүйлсийг хүсэхгүй байна гэж хэлж байна. Тийм тогтворгүй тоглоом хийсэн тийм харилцаа хүсэхгүй байна гэж байна. Миний яг хүсэж байгаа зүйл бол ерөөсөө л маш тийм гүн гүнзгий харилцаа, албан ёсны харилцаа би хүсэж байна. Энээс илүү энээс дутуу өгч чадахгүй бол би ерөөсөө энэ харилцаанд байхгүй гэд хөнгөн хандахгүй байна л да. Тэгээ энэ нь болохоор бас таны нөгөө өмнөх авсан шархаас бол гарч ирж байгаа байхгүй юу? Та өөрийгөө хамгаалаад, өөрийгөө юм хамгаалсан энергитэй. Бас нөгөө талаас өөрийгөө дахиад би шархлуулчих үедээ гэсэн юм айдсаас гарч ирж байгаа тийм шаардлага байна. Харилцаанд ер нь дахиж шархалмааргүй байна. Сэтгэлээ өвтгмөөргүй байна. Урам хугарсан тийм зүйлсийг мэдэрмээргүй байна гэд өмнөх шархаа бас эдгэж амжаагүй байгаа хүмүүс байна л да. Энэ группийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө өмнөх шархаа эдгэж амжаагүй. Тэгээд шинэ харилцаанд орохдоо бас бэлэн биш байгаа болохоор өөр хүн орж ирээд өөртөө чинь сайхан ингээд таныг найрах гээд, сэтгэх гээд тийм ингээд шинээр харилцаа эхлүүлэх гээд ирэхээр нь шаардлага тавиад чи яг тийм байх юм уу? Чи яг надтай юм урт удаан хугацааны харилцаа үүсгэх юм уу гэх мэтчлэн тиймэрхүү хандлагаар хараад байгаа хгүй жоохон тийм хатуу байгаад байна гэж байна. Гэхдээ гол нь энэ хүн танд таалагддаг байгаа хгүй юу? Краш гэж асууж ахад гарч ирж байгаа болохоор энэ хүн бол танд таалагддаг. Гол нь таны зүрх сэтгэл бас энэ хүнийг ингээ бүрэн таалагдхаас илүү хэмжээнд хүлээж авахд бол бэлэн биш байгаа гэж хэлж байна. Тийм болохоор гэтээ надад орж ирж байгаа энергиэс нь бол та энэ хүнийг крашлдаг гэхээсээ илүү тэр хүн таныг илүү крашлдаг юм шиг. Тэр хүн ингээ тань руу үйл хөдлөл хийгээд таныг найрах гээд ингээ оролдоод байгаа юм шиг тийм энерги харагдаж байгаа байхгүй юу? Одоо эндээс харахад гэтээ бүгдээрээ асуун л та тэр хүн юу гэж бодож байна гээд. Гэтээ танд бол ингээ бас хүн сэтгэлээ барьж ирээд тэг хөөх юм яриад таныг ингээ өдөж хоргоогоод байгаа нь бас таалагдж байгаа гэж чинь зүгээр та өөрөө л бэлэн биш байна л та харилцаанд. За ийм байна. За ингээд энергийн чек таарчихвал нөгөө хүнийхээ бодлыг нь бүгдийг асууя. За манай групп 3-ыг сонгож байгаа хүмүүс маань крашлж байгаа хүн нь групп 3-ыг юу гэж бодож байна вэ? Ямар бодол мэдрэмжтэй байна? За амар чанга дуургачлаа. Манай групп 3-ыг юу гэж бодож байна? Крашлж байгаа хүнийхээ бодол мэдрэмж нь юу байна?
3 fonts төлөвлөж. Уул нь ихлийн бодоод идэг, хараад идэг тий. Тэрийг бас нэг сайн илэрхийлж чаддгүй л хүн юм байна л да. Цаашдын ирээдүйн төлөвлөгөө гэх мэтчлээ ингээд ирээдүйг айгүй их хардаг хүн байгаа байхгүй юу? Тэгээд тэрийгээ сайн илэрхийлж чадахгүй байгаа юм шиг нэрхтээ байх юм. Энэ хүний байгаа энерги нь тий, байгаа хандлага нь бод гэхээр уул нь бол айгүй тийм дэгэлхээр энийг харж байгаа. Энэ харилцаа бас дөнгөж эхэлж байгаа гэмээр тийм харилцаа байна л да. Таныг одоо дөнгөж сайх гоё сонирхож байгаа байдалтай тий. Энэ хүний хувьд болохоор та маш тийм гоё харагддаг гэж юм. Гоё харагддаг гэдэг нь ингээд сэтгэл нь ингээд сэргээд таныг харахаар ингээд хайлаад байгаа юм шиг. Та юус амар юм гэрэлтэй, амар юм үзэсгэлэнтэй сэтгэл татам харагдаад идэг. Тэгээд тантай бас ингээд ирээдүг бүтээж чадна гэсэн итгэл энэ хүнд бол байгаа гэж аахгүй. Юмыг бас айгүй өөдрөгөр харж байна энэ хүн. Тэгээд надаа энэ хүн таалагдж байгаа гэдэгтээ амар бат байна. Энэ хүн надаа таалагдж байгаа. Ямар нэгэн юм асуудал та хоёрын хооронд бол үүсээгүй. Тэгээд тийм асуудалтай харилцаач үүсэхгүй гэдгийг бол мэдж байгаа. Бас харилцаанд энэ хүн нэлээд эрүүл байж чаддаг. Эрүүл харилцаа үүсгэж чаддаг хүн. Энэ хүн тэгээд бас өөрийгөө олцсон гэмээр хүн байгаа байхгүй юу? Өөрийгөө олцсон, юу хүсэж байгаа мэддэг, амьдрал нь бас ингээд төвхөнцөн гэдэг ч юм уу тийм их тийм эр хүний зантай жоохон тийм маскулин энерги орж ирж байна. Заавал эрэгтэй хүн гэж одоо бас хүүс хэлэх нь ч үе. Гэхдээ энэ хүнээс болохоор төлөвшсөн, томоочсон, хорн гарцсан тийм ээ. Тиймэрхүү энерги бол мэдрэгдэж байна. Хамт ажилладаг хүмүүс байж магадгүй. Эсвэл найзаараа дамжуулж ингэж уулзаж танилцсан хүмүүс байж магадгүй. Ямар ч байсан энэ хүн болохоор таныг гээд ингээд хөдлөөд таныг гээд алхам хийгээд дейт ч юм уу тий болцоо төлөвлөлтөх ч юм уу нэг тиймэрхүү хандлагатай байдаг гэж бол надад харагдлаа. Ийш тийшээ бас ингээд санал тавиад юмд ураад тийшээ явж тийм үзье ингээд хийгээд ч юм уу. Тэрийг нь та бас нэг хүлээж авахгүй байгаад байдаг байгаа байхгүй юу? Тэгсэн ч гэсэн энэ хүн хичээгээд байдаг. Тантай нэг юм гоё юм харцсан тий жоох юм төлөвлөсөн энэ хүн л уулна надаа яг болчих гээд байгаа юм да. Энэ харилцаа л уулна гоё болчвол гэдэг юм өөдрөгөөр бас энэ харилцааг харж байна. За Oracle card авч үзнэ. Уул нь бол энэ хүн нэг ингээ харилцаанд орчхороо бас ингээд нэлээд буур сүртэй байж чаддаг. Юм тогтсон харилцаа үүсгэж чаддаг. Өөрийгөө ч гэсэн чадна гэж бодож байгаа тийм итгэлтэй байгаа хүн байгаа байхгүй юу? Та болохоор энэ ингээд бас нэг юм занан төлөвшөөгөө хүн байх үедээ гэх мэтчлэн та болохоор жаахан өөрийгөө юм хамгаалсан өнгө аястай хандаад байгаа. Тэгээд тийм өнцгөөс бас хараад байна гэж байна. Уул нь бол энэ хүнд удаан хугацааны харилцаа үүсгэх тийм боломж болцоо чадвар нь бол байна. Өөртөө бас ажилтсан амьдралаас ойлгох юм ойлгоцсон бас ингээд зовж үтсэн гэдэг юм уу да. Зовж үтсэн хүн байгаа хгүй. Тэгээд тэндээс ингээд сурах юмаа сурцсан бас төлөвшсөн нэрхтэй байна шүү.
танаас авах байж магадгүй. За тэгтээ заавал нь одоо нас бол хамаагүй л дээ. Тэгтээ ер нь бол ийм наснаа бас уусан гэмээр тийм энерги орж ирж байна. Залуу хүн байсан ч гэсэн жоохон хөгшин сүнстэй юм шиг. Тиймэрхүү. За 2 дугаар группийг сонгосон. 3 дугаар группийн сонгосон хүмүүсийн маань crush нь юу гэж бодож байна? Abundance, battle. Таны төлөө бол тэмцээл байгаа юм байна да тий. Soar буюу одоо таны төлөө ингээд тэмцээд бас энэ харилцааг бүтээх гэдэг энэ хүн ингээд хичээгээд байгаа байхгүй юу? Хичээгээд байгаа. Тэгээд ингээд болгож бүтээ гэсэн юм сэтэл энэ хүнд бол нэлээд байна. Abundance гэхээр энэ надаа Ace of Wands-ийн нэрийг харагдуулаад байгаа байхгүй юу? Болохыг бүтээе. Тийм creative энергитэй бүтээж болгох бас амар их сонирхол нь татагдсан, нэлээд юм татагдсан энергитэй. Энэ хүн та хоёрын харилцаа болохоор Cups буюу аягны энерги бол энд харагдах байгаа юм л да. Яг гэвэл энэ харилцаа дөнгөж эхэлж байгаа. Би биний юм шохоорхож байгаа маягийн үнэхээр л крашлж байгаа гэмээр нэг нэгэндээ татагдж байгаа гэсэн тийм энергитэй байгаа байхгүй. Тэгээд энэ хүн танд илүү татагдж байгаа. Энэ хүн таныг илүү крашлж байгаа гэж бол надад харагдлаа. За өөр юм Oracle card сонгох. За энийг авнаа. Тэгээ бас энэ хүний хичээл зүтгэл нь одоо ингэж гарахаас өөр аргагүй. Ягаад тэгэхээр та жаахан өөртөө хэцүү болгоод байгаа байхгүй юу? Асуугаад ингээд таныг юмд ураад, болцоонд ураад ирэхэд нь бол та жаахан татгалцдаг ч юм уу тий. Тэмцэх шаардлагатай болоод хичээл зүтгэл гаргах шаардлагатай болоод байгаа л гэж юм л та. 3 дугаар группийг сонгож байгаа хүмүүсийн crush нь 3 дугаар группийн талаар юу гэж бодож байна вэ? Enemy, fake friends, two-faced, hidden intentions, avoid getting caught. Яна. Таныг бол өөрөөс нь ингээд зүхтаад байгаа гэж бодоод байгаа юм биш үү ер нь. Өөрөөс нь зүхтаад байгаа. Тэгээд өөрт нь итгэхгүй байгаа гэдэг чинь. Тэгээд ахаар улам энэ хүний шарн хөдлөөд байгаа юм байна л да. Бас ингээ хүний хойноос хөөцөлдөх дуртай. За хоньны ордны энерги нэлээд орж ирлээ. Арслангийн ордны энерги бас орж ирлээ. Нэлээд юм гал ордны энергиуд өндөрт чинь нуум байна. Одоо ийм хүний хойноос хүссэн зүйлийнхээ хойноос ингэж хөөцөлддөг тийм masculine энерги бас орж ирж байна л да. Тэгээд таныг болохоор өөрөөс нь зүхтаад ингээд яваад идэг. Тэгээ өөрт нь ингээ хэцүү болгоод идэг. Тэгээ тийм болохоор улам ингээ хойноос чинь хөөцөлтөд гүгээд байгаа байхгүй юу? За ингэж хэлж гин. Одоо бүгдээрээ цаашдаа ирээдүй та хоёрын хоорондох ирээдүй ямар хөө байхаар байна гэж үзье. За 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань crush-тайгаа харилцан цаашдаа ямар хөө байхаар байна аа. Өөчтэй өөрөө ирэхчлээ шүү дээ. Дээш харах юм байна уу?
За ингэж юм л да. Уул нь бол энэ харилцаа ингээд цаашдаа болж бүтээд тий. Би биэндээ сэтгэлээ өгөөд ингээд явах болцоо бол байна аа гэдэг гэж байна. Цаашаа өрнөж болохоор байгаа байхгүй юу? Нөгөө хүний зүгээс ч гэсэн энэ харилцааг ингээд цаашдаа үргэлжлүүлээд явах тийм бүрэн потенциал нь бол байгаад идэг. Таны араас ингээд хөөцөлдөөд тий. Яг таныг чиглээд энэ хүн бол харилцаагаа аваад явъя гэсэн бодолтой байгаад байгаа. Гэхдээ таны энерги болохоор ийм өнгөрсөндөх шархнаасаа идгээгүй гэсэн тийм энергитэй байгаад байдаг. Тийм болохоор та энэ харилцааг ингээд цааш нь үргэлжлүүлэхдээ бас нэлээд хаалттай хэвээрээ байхаар харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд энэ харилцаанд ингээд боломж олохгүй, яахаа мэдэхгүй, за яах вэ, энийг би яах вэ гэдэг юм дотн харилцаа бас ингээд үүсэхгүй. Тэгээд дотн харилцаа гэдэг нь бүр тийм дотн харилцаа гэж хэлж байгаа юм биш. Харилцаагаа ингээд нөгөө дотн болгоод цааш гүнзгийрүүлэхгүй байх гэдэг тэгж байна. Тэгээд ирэнгүүт энэ харилцаа угаасаа нэг юм балансгүй болоод ирж байна л да тий. Тэнцвэргүй болоод нэг тал нь илүү өгөөд нөгөө тал нь зүгтаад байгаа юм шиг болоод эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ харилцаа болохоор цаашдаа ингээд өрнөөд бүтээд эрүүл харилцаа бол үүсэхгүй болох гээд байна гэж байна. Тэгэхээр энэн дээр бол одоо мэдээж та бол өөрийгөө хамгаалж харьцаж байгаа л да тийм ээ. Гэхдээ та бол энэ дээр өөртөө хамгийн зөв гэсэн шийдвэрэл бол гаргах нь зөв. Таны сэтгэл зүйн байдал, таны зүрх хэр нээлттэй байна. Тэрнийхээ хэмжээгээр л угаасаа өгнө шүү дээ хүн чинь. Тэгээд үнэхээр болохооргүй байвал энэ харилцааг бол эхлүүлээд ингээд явуулах бол шаардлага байхгүй юм байна л да. Яг гэвэл та өөрийгөө жоохон зовоох гээд энэ хүн таныг бас триггерт гээд байж магадгүй. Триггерт ингээд ихээр таны өмнөх харилцаанаас авсан шархуудыг ч хөндөж гаргаж ирээд ингээд ил гаргаж тавиад байгаа байхгүй юу. Тэгээд ирэнгүүт бол мэдээч харилцаа ингээд цаашдаа бүтгэхэд бол хэцүү болно л та тийм ээ. Тэгээд ер нь бол таны зүгээс ялангуяа цаашдаа ямар ч харилцаа үүсгэж, ямар ч хүн гарч ирж болгож бүтээ гэхэд эхлээд та өөрийгөө эдгэх хэрэгтэй байгаа байхгүй юу. Өнгөрсөндөх шархаа эдгэж тэгээд тавьж явуулах зүйлсийг тавьж явуулж, өнгөрсөнд нь үлдээх зүйлсийг үлдээж, уучлах хүмүүсээ уучлж гэх мэтчлэн өөр дээрээ маш сайн ажиллах хэрэгтэй. Тэгээд ирэнгүүт сэтгэл зүрх чинь ингээд нээлттэй болоод зүрхэн хүрт чинь нээгдээд ирэхээр ямар ч хүн орж ирсэн, ямар ч харилцаа үүссэн тэр харилцаа цаашдаа ингээд бүтэх бүрэн боломж нь нээгдээд ирэх юм аа гэдэг чинь. Одоо болохоор энэ хүн ганцаараа хичээгээд тий ганцаараа ганц дайчин жоохон мөхсдөд байгаа байхгүй юу. Харилцаа бол хоёр талаасаа хоёулаа би биэндээ хичээл зүтгэл гаргаж иж хоёр талдаа уулзж иж харилцаа цаашдаа бүтэж эрүүл юм аз жаргалтай харилцаа үүсэх бололцоо гарна тийм ээ. Тэгэхэд энд болохоор нөгөө талаас нөгөө хүн маань жоохон хүч энерги зарцуулаад байдаг. Тэрийг нь та хүлээж авахгүй. Тэрийг нь болохоор та буцаагаад байгаа байхгүй юу? Reject хийгээд те энэ хүнд ингээд татгалцсан хариу өгөх гэх мэтчлэн харилцааг гүнзгийрүүлэхгүй байна. Тийм дахиад Six of Pentacles буюу ерөөсөө л энэ imbalanced харилцаа тэнцвэртэй бус байх гэдэг цаашдаа ирээдүйд гэж хэлж байна. За одоо бүгдээрээ Oracle card авнаа. Цаашдаа ирээдүйд дахиад өөр юу нэмэлтээр хэлж өгөхөр байна. Ер нь бол маш тодорхой хэлж байна л да энэ дээр. Цаашдаа энэ харилцаа ямар хөө байдалтай байхаар байна. Ирээдүйд ямар ахаар байна. Anomaly, distance, data balance харин тийм энэ харилцаа тэнцвэргүй байхаас шалтгаалаад угаасаа та хоёрын хооронд угаасаа ийм зай үүсгэр байгаа хгүй харилцаа ингээ хөндөрөөд эхэлнэ. Хоорондоо ийм дотн нээлттэй биш
харилцаа ингээд цаашаа улам хөндөрөөд эхлэхээр байна. Тэгэд энэнд бол тийм таны буруу гэдэг ах зүйл бол байхгүй. Гол нь та өөрийгөө эдгэж өөрийнхөө сэтгэлийн шархаа эдгээгээд юм хүнд мэдрэмжүүдээсээ уулна эхэлж салж эхэлжиж хүнтэй бас харилцаанд орж цаашдаа ийм эрүүл харилцаа үүсгэх тэр замаа тавьж өгөх хэрэгтэй байгаа юм л та. Тэгээд тэгж чадахгүй байгаа бол тийм ээ энэ харилцаа бол угаасаа цаашдаа тийм халуун дулаан дотн харилцаа болж үргэлжлэхээргүй байна гэдэг чинь. Тэг хүн одоо өөрийнхөө цаг хугацаагаар тийм өөрийнхөө замаар ерөөсөө харилцаанд орно шүү дээ. Заавал та энэ хүнтэй бүтгэх албатай гэсэн үг бол биш. Та энэ хүнтэй бүтгэхийн тулд өөрийгөө өөрчилөх хэрэгтэй гэсэн үг бол биш. Өөр дээрээ ажиллаад өөрөө өөртөө анхаарал тийм ээ өөрийнхөө зүрхийг эдгэх дээр анхаарал явах нь бол хамгийн зөв сонголт байх болно гэж би бол хэлнэ. Лама нутраад эхэллээ. За 3 дахь бүртгийг сонгосон хүмүүс юм аа. Асуудалтай асууж эхлэх багт ч. Beginning за энийг хавъя. Цаашдын харилцааны мөхөд байхаар байна. Boundaries буюу no, drawing the line enough гэдэг чинь. Та энэ хүнд бол нэлийн шаардлага тавихаар байна л да угаасаа. Үгүй ч гэж олон хэлэхээр байна. Тэгээд явандаа болохоор энэ харилцаа ингээд эхэлсэн ч гэсэн нөгөө хүний зүгээс ингээд таны хойноос хөөцөлдөж байгаа энэ нөхцөл байдал нь бол ингээд буураад эхэлж байгаа байхгүй юу? Таны хойноос хөөцөлдөхөө болоод тийм. Арай нэг юм уул нь бол тэгж хөөцөлдөхгүйгээр хоёр талаасаа уулзах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд тэгж болохгүй болоод эхлэнгүүт энэ харилцаа ингээд хоорондоо хөндөрөөд холтоод эхэлж байна л да. Бас intuition-ээр бол надад хэлж байгаа нь та өөрийнхөө юу хийх ёстойгоо ол мэдж байгаа гэж хэлж байна. Юун дээрээ ажиллах ёстойгоо мэдж байгаа. Энэ харилцаа ч гэсэн цаашдаа ямар хөө байдалтай өрнөх вэ гэдгийг бас та ингээд дотроо бас мэдж байгаа. Таны энэ дотоод хүн чинь танд хэлэх зүйлээ бол хэлж байгаа, дохиог өгч байгаа гэж хэлж байна. Тэгээ тийм болохоор ер нь бол надаа харуулж байгаа нь өөр дээрээ эхлээд та ажиллах хэрэгтэй. Тэгжээч ямар ч харилцаанд шинээр эхлэхэд тийм ээ цаашдаа харилцаа бүтэж өрнөж ийм эрүүл харилцаа үүсэх эхлэл нь бол ерөөсөө та таны сэтгэл зүрх хэр нээлттэй байна, хэр их хийл хийж өөрийнхөө эдгэрэлтэн дээр анхаарч өөр дээрээ анхаарсан байна гэдгээс л бүрэн хамааралтай болж байгаа юм л та. За ийм байлаа. За үүгээр өнөөдрийнхөө уншлагыг ингээд дуусгая л маань ч унтраад хүрхий. Дууслаа. Таалагдсан байх гэж найдаж байна. За тэгээд дараагийн уншлагаар ямар сэдвээр уншлага хийлгэмээр байна гэдээ бас сэтгэлдээ үлдээгээрээ. Надад бол тэрний дагуу уншлага хийх нь надад бол амар байдаг. Яг нь надад өөрт маань бас бодсон санаанууд бол бас байгаа л та. Гэхдээ хүмүүсийн санал бодлыг сонсох нь надад бас гоё байдгаа. За тэгээд дараагийнхаа уншлагаар уулзцгаая. Баяр таа.